Өөрөө өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн 5 эрэгтэй хүүхэдтэй 23-аас одоо 5 настай манай аваргууд өсөж төрнж байгаа. Тэгээ мэдээч хэрэг аав хүний хувьд хүүхдүүдэд харж хандах тал дээр бол залуустайгаа хуваалцж ярилцъя гэж боддог зүйл бол байдаг. Өөрөө хүний одоо үр байсан хүн айлын хүүхэд байсан хүн тэр жоохон бага бах насныхаа дурсамжийг ер нь дандаа амьд авч явж явах хэрэгтэй гэж би боддог. Адилхан хүсэл эрмэлзэл мөрөөдөлтөй байгаа хүүхдүүд. Надад таалагддаггүйсэн юмнууд би буруу гэж бодож исэн зүйлс тэр хүмүүс ч гэсэн бас тодорхой хэмжээнд тусгалаа олоод байж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ бид нар буддизмыг ингээд айхтар шүтдэг гэж яриад байдаг. Зүгээр яг амьдралын ухаан гэдэг талаас нь өртөөс ойлгож ярьдаггүй. Хэрэгжүүлдэг. Тэгвэл хийвэл амжилтч болдог гэдэг тийм ойлголттой. Тэр бие биенээ хүний оронд өөрийгөө тавьж агаад би байсан бол надад энэ таалагдахгүй гэдэг байдлаар нөгөө асуудалд хандах хамгийн гол нэг суурь зарчим байдаг. Тэгэхээр би хүүхэд байхдаа аав ээжтэй зэмлүүлэх, загнуулах, зодуулах надад таалагддаг байсан үгүй. Би эрх чөлөөтэй дураараа эрхлээд ингээд өсгөн зүйтэй байсан уу? Аав ээж маань надад боломжийг өгч ирсэн үү, өгөөгүй юу гэдэг талаас нь залуучвал дандаа санаж бодож өөрийнхөө үг үйлдэл дээр ялангуяа гэр бүл дотроо биэнд илүү хайртай гамтай. Тэгэд урт хугацаанд тэр маань энэ өсөж төрнж байгаа залуу үе энэ эх орны маргаашийн эзэд юу болох вүлээ гэдэг талаас нь бодох хэрэгтэй. Бид нар эх оронч байна гэдэг. Эх орон бол юунаас эхэлдэг вэ гэдээ би өөрөө нэг Орос сургууль сурж исэн болохоор тэр дуу сэтгэл тоногчсон байдаг л да. Зүгээр ингээд тэр арын цэцэрлэгт нь ургаж байгаа алимны модноос, газар шорооноос, энэ цэнгийг агаараас, энэ шороо газар энэ хүмүүсээс эх орон эхэлдэг. Энэ чамаас эх орон эхэлнэ. Энэ чиний энэ үр хөвгтөөс чинь, энэ гэр бүлээс чинь Монгол гэдэг улс бидний эх орон эхэлж байгаа юм гэдэг ингээд харуул бид нар бие биендээ хайртай гамтай хандхаас гадна дандаа маргаашаа бодоод миний хийж байгаа энэ үг үйлдэл энэ хүүхдийн амьдрал цаашаа яаж тусах вэ гэдэг талаас нь бодож тэгээ зарим тохиолдолд өөрийгөө нэг ингэж хянаж цэгнэж залуурдаж тодорхой хэмжээнд нэг юм торомстой болмоор хэлэх гэжсэн хатуу үгээ ингээд барьчиж чаддаг. Ашиглах гэжсэн бол нэг удаа ингээд төвчээд өнжих уучлах байдлаар ингээд асуудал байна. Тэгэд чи өөрөө бас хүүхэд байсан гэдгээ дандаа санаж явах хэрэгтэй. Манай энэ нийгмийн өнөөдрийн хавилгал хулгай, цэлгээ, худлаа ярьдаг популизм, эндээс үүдэлтэй харигталт, гэр бүлийн хүчирхийлэл, гудамжны төвчрэл, хотын удаа энэ бүх асуудал ер нь бол ингээд яг хүний гараар бүтэж байгаа тийм гамшиг. Хүн бол өөрөө ямар гэр бүлд төрөөд ямар суур хүмүүжил аваад яаж тэр хүн амьдралаа авч явж байгаа ямар өндөрлөгт хүрж байгаа нь шууд хамааралтай байдаг гэж хардаг. Шууд хамааралтай. Тэр хамаарлыг эцэг эхчүүл маш ухамсартайгаар энэ гэр бүл төлөвлөлт гэж ярьдаг. Орчин үед бол тэр нь бид нар өөрсдөө бэлэн үү сэтгэл зүйн хувьд, санхүүгийн хувьд хүн төрүүлээд өсгөж хүмүүжүүлэхэд бэлэн үү гэдгийг тооцоож гэрүүл
гэр бүлийг энэ нийгмийн хамгийн гол бүрдүүлэгч эдис суурна гэж үзвэл тэр гэр бүл нь өөрөө маш зөв хайр мэдээж хэрэг байх ёстой. Хайраас гадна чадвар байх ёстой. Гэр бүлийг авч явах сэтгэлийн тэнхээ. Тэрэндээ итгэлтэй байж энэ асуудал цаашаа урт удаан хугацаанд үргэлжлэх амжилттай энэ амьдралын одоо шат дамжлага амьдралын буухайтай юм өртөө гэдэг ингээд үзвэл бид нар үр хөвгтөөрөө дамжуулаад цаашаа ажил үйлс маань, үзэл бодол маань, итгэл үнэмшил маань ингээд үргэлжлээд явдаг гэж үзвэл энийг маш зөв өртөөлөх хэрэгтэй. Буруу замаар ердөөсөө удаатай их боломж байхгүй, товчлох арга байхгүй, хялбарчлах арга байхгүй. Тэгээд уйггүй тэмцэж хөдөлмөрлж тэгээд ажилласнаар үр дүн гардаг тийм чиний амьдрал тохиолдож бол хамгийн том төсөл гэдээ харж байгаа хэрэгтэй. Хүүхэд гэр бүлтэй болно. Тэгээд хүүхдийг өсгөж дэлгэнэ. За яг хамгийн том хүн маань бол өөрөө өвчин зовлонтой ингээд амьдралын одоо нэг гай зовлонд нэрвэгдээд нар үзэх юм боломж байхгүй хөхт байгаа. Гэхдээ хоёр дахь хөхт маань их сургуулаа төгслөө одоо ажил хийж байна. Би их урамтай байгаа, зоригтой байгаа. 20 жилийн үргэлжилсэн төсөл ингээд амжилттай. Миний хувьд ингээд нөгөө нэг буухад ингээд цааш нь дамжуулчлаа гэж харж байгаа. Өглөө болгон одоо хуурайлахаас нь анхуулаад уянга бит хоёр уйггүй одоо нусын нийлгэх шүдийн угаалгах, хичээлийн хийлгэх, бүксийн арчих гэдэг ингээд бүх тэр тавж явах ёстой хажуугаар бас тэр хүнд өөрсдийнхөө нөгөө итгэл үнэмшлийг нэг тодорхой хэмжээнд ингээд төлөвшүүлээд хөдөлмөрч уйггүй тэгээд хөгжилтэй, аз жаргалтай ингээд амьдрах тийм чадвартай хүнийг өндийлгэх гэдэг бол бит хоёрын хувьд одоо би одоо том компани байгууллага үүсгэн байгуулсан удирдсан хамт олон одоо чиглүүлж ингээд ингээ хардаг ч гэсэн миний амьдралд байгаа хамгийн том төсөл бол уянга бит хоёрын дундын төсөл бол бидний хүүхдүүд байгаа. Тэгээд хүүхдүүд маань ямар боловсролтой, ямар одоо хэдий их хэмжээний цалинтай, ямар эд төрөмгтэй хүн байх нь бол хамаагүй гэж бид анхнаасаа тохирсон. Гол нь энэ хүмүүс эх оронч хүмүүс байгаад сайн хүмүүс болоосоо. Тэгээ аз жаргалтай амьдралаа амьдраасаа. Тэгээ энэ байвал тэр бусад юм нь бол дагаад ирдэг гэдэгт бол бид нар итгэдэг. Тэгээ залуу эцэг эхчүүл захихад дахиад эцэг их болох гэж байгаа хүмүүст захихад бол энэ гэр бүлийн хайр халамж хүүхд ердөөсөө дутаж болохгүй. Гэр бүлээс эцэг эхийн хоорондын харилцаанаас тэгээд хүүхдтэй хандж байгаа хандлагаас тэр хүүхдийн цаашдын одоо амьдралыг тодорхойлох луужин сэтгэлийн одоо үнэт зүйлсийн луужин алтан гацыг ямагт ингээд тэр чиглүүлээд ах чиглүүлэгч үнэт зүйл гэр бүлээс эхэлнэ. Тэр суур хүмүүжил гэж ярьдаг. Суур хүмүүжил. Энийг ухамсартайгаар бид нар төлөвшүүлэх хэрэгтэй хүүхдүүд. Худлаа ярьдаг байх, хулгай хийдэг байх, эх орондоо хайртай байх. Бие биендээ инэрэнгүү хүлээцтэй төвчээртэй ханддаг. Тэгээд эх оронч байна гэдэг нь хашаа суудгүй, зоригтой. Ердөөсөө зогсдгүй зүрх цохилж байгаа цагт энэ эх орныхоо төлөө хөдлөөд идэг, бодоод идэг Монгол гэдэг нэрийг ямагт өндөрт ингээд аваад явах тийм чадвартай. Тийм сэтгэлийн тэнхээтэй. Тэгэд ноён нуруутай. Хизээч нугардаггүй ноён нуруутай. Буруу зөрүү зүйлийн дэрэгдүр
дуугаа өнгөрдөг. Тийм хүмүүсийг гаргаж ирэх хэрэгтэй. Мэдээж хэрэг төрийн оролцоо энд бол чухал. Хүн болгоо ингэж хүүхдүүдтэйгээ ажиллаж чиглүүлж хүмүүжүүлж чадахгүй боломжгүй тэгээд өмнөхийн тогтолцооны өрийг ажиг ингээд явж байгаа өөрсдийгөө болгож чадаагүй хүмүүс эцэг их болцсон байгааг үгүйсэх аргагүй. Тэр хүмүүс бас бүх бурууг өгөөд байхад бол буруу юм шиг байна. Тэр хүмүүст буруу өгөхөөсөө илүү энэ нийгэм тэр хүмүүст адилхан юм боломжийг өгсөн үү? Би хүүхдүүдтэй өгж байгаа шиг миний эцэг их надад өгсөн шиг юм боломжийг өгч чадсан уугүй гэдэг дээр дүгнэлт хийгээд тэгвэл өнөөдөр энэ хөдөө малчтаас хүүхдүүдээ хурааж аваачаад ингээд гэр бүлийн хайр халамжаас хөндөрүүлээд сургачдаг тэр тогтолцоо зөв юм уу буруу юм уу дүгнэлт хийх ёстой. Энэ нийгэмд болохгүй байгаа бүтэхгүй байгаа юм чинь өөрөө нэг уг шалтгаан гэж байх ёстой. Хаанаас угшилтай юм? Зөвхөн хөврүүлэх хэрэгтэй. Тэгэд нөгөө гарч байгаа үр дагавартаа тэмцэх гэдэг. Одоо утаатаа тэмцэж чинь гэдэг ингээд сэлэм эргүүлээд ах чи утгагүй шүү дээ. Очоод тэр утааг үйлдвэрлээд байгаа ядууралтай. Энэ хөдөөд амьдрал байхгүй болоод байгаатай. Хүмүүс төрсөн газар нутагтаа амьдрах боломжгүй тэнд нь амьдралыг бид нар бий болгож чадахгүй хөдөө эзгүрч байгаатай холбоотой энэ нийгмийн том асуудлыг барьж авч шийдэхгүй углуургаар нь шийдэхгүй бол зүгээр эн чинь ингээд төвшин солиод бол энэ урт хугацааны шийдэл болж чадахгүй. Тэгэхээр тэрэн дээр энэ хүүхд гэр бүлтэй холбоотой өнөөдөр хүчирхийллийн асуудал яригдж байгаа үед бол бид нар тэр асуудлын уг шалтгаан нь юу юм бэ? Тэндээс нь очиж түн шинжилгээ хийж хагаад шийдэж ажиллах ёстой. Энэ бол төрийн үүрэг. Өнөөдөр гараад байгаа асуудлуудыг шийдэхин тулд мэдээж хэрэг хариуцлага тооцох, хараа хяналтанд байлгах, тэр болохгүй бүтэхгүй байгаа айлын хүүхдүүдэд төр хайр халамжаа үзүүлж боломжийг нь гаргаж өгч адилхан хүүхдүүдэд боломжийг өгөх тэр үүргээ бол зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой. Тэгж байж бидний хүүхдүүд бүгд тэгш боломж ямар ч байсан бол олгогдсон байна. Тэр боломжийг авахгүй гэдэг шийдвэрийг бол хүн өөрөө гаргачих болно. Миний том хүү Дашкад тэр боломжийг өгсөн байсан болоосоо гэж би хүсдэг мөрөөддөг. Тийм байгаагүй. Нэгэнт өгсөн боломжийг хараа ингээд аваагүй өөрөө сонголтоо хийгээд одоо болохгүй бүтэхгүй зүйл рүү яваад орчиж байгаа бол тэр хувь хүний асуудал тэрэн дээр бол одоо хууль цаазын дагуу асуудал шийдэгдээд явах ёстой байх. Гэхдээ төрийн бол гол үүрэг нь иргэн болоод төрөөд ирж байгаа, мэдлээд ирж байгаа бүх иргэдтэй хүмүүст монголчуудаа тэгшхэн боломжийг олох талын ажлыг бол зайлшгүй анхаарах ёстой. Зөвхөн боловсролын яамны ч асуудал биш байх болов уу гэж бодож байна. Боловсролын яамны асуудал байлаа гэж бодоход бол энэ өөрөө зөвхөн тэр сургуулиар хязгаарлагддаг биш. Гэр бүлийн үнэт зүйл, гэр бүл цул нягт байх боломж, гэр бүлийн доторх халуун дулаан уур амьсгал, хайр, халамж байх тэрнийг бүрэлдүүлэх тал дээр бол зайлшгүй ажлууд хийгдээд мөнгөн төсөвлөгдөд явах ёстой байдаг болов уу гэж бодож байгаа. Боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулахаас өөр арга байхгүй. Бид нар хотод байгаа хүүхдүүд эцэг эхтэрээ өсөж тарих боломж олгочод өдөөний малчтай хүүхдүүдийг болохоор эцэг эхчүүлээс нь салгаж авчиж дотор байранд байлгадаг нь өөрөө энэ нийгмийн эд эсийг эвдэлж байгаа нурааж байгаа зүйл гэж би бодож байгаа. Тэгэд эцсийн дүндээ бол бид нар монголчууд хоорондоо өрсөлдөхтөр гол фокус өгөх биш. Бидний хүүхдүүд дэлхийн тавцан дээр гараад олон улсад гараад өнөөдөр энэ 5 настай монгол хүүхэд тэр
15 жилийн дараанаас эхлээд Хятад үе тэнгийнхээ, Орос үе тэнгийнхээ, Франц, Америк хүүхдүүдтэй яаж өрсөлдөх вүлээ гэдгийг ямагт санаад явах хэрэгтэй. Тэгээд тэдэнд тэр ирээдүй рүү чиглэсэн ур чадвар авяас төлөвшүүлж хөгжүүлэх тал дээр бол эцэг эхчүүлч тэр төр засагч тэр анхаарч ажиллах нь бол туйлын чухал байна. Бид нар дэлхийн тавцанд монголчууд одоо эвлэлдэж нэгдэж хагаад гараад нэг баг нэг үндэстэн шиг ингээд өрсөлдөх тийм цаг бол хаяанд ирчээд байгаа. Тэрийг бүхэн бүр ухамсарлаад ажил амьдралаа төлөвлөж тэрний төлөө одоо урагшаа хамтдаа зоригтой алхах ёстой гэж бодож байна. Хүүхдийн ертөнцийг хайрлая, хамгаалъя. Сүүдэр бүү тусах аянд хамтдаа нэгдэцгээе.